Энэ ажлын хэсэгтэр бол бас зүгээр яг миний хэлчихсэн зүйлийг бас санал гаргаад 100% байсныг 50%-аар болгож бууруулсан юм байна. Гэхдээ энэ татвар төлөгдөг хүний татвар төлдөг аж ахуй нэгжийн зовлон татвар төлдөггүй хүмүүс бол ойлгохгүй л дээ. Татвар төлдөггүй хүмүүс татвар төлөгчнэрийн зовлонг бол маш сайн ойлгохгүй шүү. Тэгэхээр би энэ одоо сангийн сайдаа татврын албаныхаа уучлаарай. Зүгээр энэ санаатаагаар хийгдэггүй ш. Зарим одоо ер нь бол одоо энэ бизнес эрхлэгч нар чинь ингээд санаатаагаар явахгүй шүү дээ. Бизнес хийж байгаа хүн чинь ер нь санаатаагаар одоо хор охирлоор явна гэж бол байхгүй ш. Санамсаргүй зүйлүүд зөндөө шүү дээ. Хүний чадамжаас шалтгаалаад. Чадамжаас шалтгаална гэдэг нь одоо нэгтлэн бодогчдын чадамж байна. Эсвэл тэр байгууллагыг удирдах байгаа хүмүүсийн чадамж. Эсвэл аливаа асуудалд анхаарж байгаа анхаарал, төвлөрөлт, тухайн ажлын тэр ачаалал гэдэг олон зүйлээс шалтгаалж байгаа шүү дээ. Тайлан гаргана гэдэг нь. Тэгээ энийг ингээд уншихлаар 83-1 төлөх ёстой татврын дүн 50% бууруулна. Бууруулсан бол 30% торгоно. 50-аас дээш хувиар бууруулсан бол 50% торгоно. Дахин давтсан бол 100% торгоно гэдгийг 100 гэдгийг л 50 болж өөрчилсөн юм байна, тийм үү? Ой одоо толгоогоо төгчөөч ядаж хариулж болохгүй бол ингээд 100 гэдгийг л 50 болгож өөрчилсөн юм байна, те. За миний хувьд бол энэ торгуулийн хэмжээ бол хитрхи их байна гэж би бол хитрхи их. Хилцэг хэсэг дээр байна шүү дээ. Одоо энэ хуулийг би одоо хилцэг хэсгийг ярьж байгааг яаж хилцэг хэсэг дээр өөрчилчихнөө. Нэгдүгээр эрх дээр өөрчилчих штэ гэд ингээд л хууль явчихдаг л да. Хилцэг хэсэг дээр энэ хууль айгу сони явдсан штэ. Одоо хилцүүлгийн явцад өөрчилчих штэ гэд. Тэр чин бас одоо нэг л бас жоохон биднийг хошгоруулж байгаа хэлбэр байгаа байхгүй тий. Хилцэг хэсэг дээр нь өөрчилчих штэ. Та нар санал гаргаад яваараа гэд ингээд. Тэгээ яг орж ирэхлээр яг ингээд ороод ирнэ. Одоо үг хэлэх хэрэг байхгүй юу? Асуух хэрэг байхгүй. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ тавьж байгаа торгуулийн хэмжээ бол хэтэрхий их байгаа шүү. Ер нь бид байна штэ. Татвар төлөгчтэй хайрлахгүйгээр улс орны хөгжил гэж байхгүй штэ. Бүр Японы алдартай үг байгаа штэ. Бизнес эрхлэгчтэй хайрлж иж улс орны хөгжил явд юм а гэж. Би энийг зүгээр одоо миний үг бол биш шүү. Энэ бол маш олон одоо улсын одоо засгийн газрын бодлого татвар төлөгчнөрөө бизнес эрхлэгчнэрээ хайрлж иж улс орны хөгжил урагшлана гэж. Түүнээс биш энэ ингээд хулгай хийх гэдэг тэрийг очиж зохицуулъя. Энэ ингээд бултах гэдэг тэрийг очиж зохицуулъя. Чөлөөлнө, дэмжинэ гэдэг тийм зүйл заалтууд бол хуулинд бол ядаж 20% таа байх ёстой. Энэ зүйл заалтуудыг ер нь хооштой бол анхаарч явах хэрэгтэй шүү дээ. Одоо 83 оны хятад улсын өөрчлөлт бол зөвхөн чөлөөлөлт л байхгүй юу? Чөлөөлөлт, дэмжин. Түүнээс хоригдсан зүйлийг л чөлөөлсөн. Тэгээ өнөөдөр хятад улсын хөгжил дээр ямар байна? Ингээд миний үгийг бол одоо энэ донд сууж байгаа хүмүүс бол ойлгож байгаа шинж бол алга байна л та. За яг одоо ойлгохгүй байсан ч гэсэн одоо яриа л хахаас одоо ер нь бол татвар төлөгч нараа бизнес эрхлэгч нараа хайрлж иж улс орны хөгжил урагшаа явна шүү. Дэмжиж би зөвхөн үгийг буруу хэлж иж магадгүй энэ бол одоо олон улсын засгийн газруудын бодлого шүү гэдгийг бас хэлье. Баярлалаа. За санал хураалт явуулъя.